Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Хүн төрлөختнийг удирдахын зорилго. Хэрвээ хүмүүс хүний амьдралын зөв зам, мөн түүнчлэн хүн төрлөختнийг удирдах Бурхны зорилгыг үнэхээр тодорхой харж чаддаг бол өөрсдийн ирээдүй хувь заяаг зүрх сэтгэлдээ эрдэнэс мэт нандинахгүй. Тэд гахай нохойноос долоондор эцэг эхтэй үйлчлэх сонирхолгүй болох байсан. Хүний ирээдүй хувь заяа нь яг нарийнда өнөө үеийн Петрийн эцэг эх гэж зүйл биш гэж юу? Тэдгээр нь яг л хүний мах цус мэт байдаг. Махан биеийн хүрэх газар болон ирээдүй яг ямар байх вэ? Амьд ах уйда Бурхныг харах уу? Эсвэл нас барсныхаа дараа сүнсээрээ Бурхантай уулзах уу? Махан бие маргааш гамшиг зовлонгийн асар том зууханд эцэслэх үү? Эсвэл гал түймэр дотор байх уу? Хүний махан бие золгүй явдал амсах, эсвэл зовх эсэгтэй хамаатай иймэрхүү асуултууд нь одоогийн энэ урсгал дэх уураг тарихтай эрүүл ухаантай хэн болгоны хамгийн их санаа зовдог томоохон мэдээ биш гэж юу? Энд зовх гэдэг нь ерөөл хүлээн авахыг хэлдэг. Хожимын шалгалтууд хүний хүрэх газарт ач тустай гэсэн үг юм. Золгүй явдал гэдэг нь бат зогсож чадахгүй байх. Эсвэл мэхлэгдэхийг хэлдэг. Эсвэл энэ нь хүн золгүй нөхцөл байдалтай тулгарч гай гамшигын дунд амиа алдна. Мөн хүний сүнсэнд тохиромжтой хүрэх газар байхгүй гэсэн утгатай. Хүмүүс эрүүл сарвал ухаантай байдаг хэдий ч боддог зүйл нь тэдний эрүүл ухаанд байх ёстой зүйлтэй бүрэн нийцдэггүй байж магадгүй. Учир нь тэд нэлээд будилдаг ба аливааг сохроор дагдаг. Тэд юунд орох учиртайгаа нэгд нэггүй ухаарч, ялангуяа гай зовлонгийн үеэр юунд орох ёстой, мөн галын шалгалтын үеэр юугаар зэвсэглэх ёстойгоо ялгаж салгах ёстой. Шавж хорхойноос ч долоондор гахай нохой шиг эцэг эхтэй үргэлж битгий үйлчил. Хэт сэтгэлээ зовоож, их юм бодож, тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чамд харьяалагддаггүй. Харин ганцхан чамайгч биш. Бас сатаныг захирдаг Бурхны гарт бий. Махан бие анхнаасаа сатанд харьяалагддаг гэсэн үг. Сатан ч гэсэн Бурхны гарт байдаг учраас үүнийг ингэж л хэлж болно. Учир нь ийм маягаар хэлэх нь илүү үнэмшилтэй. Хүмүүс тэр чихтэй сатаны эзэмшил дор байдаггүй. Харин Бурхны гарт байдаг гэдгийг энэ нь хэлж өгдөг. Чи махан биеийн тарчлаан дор амьдарч байгаа. Гэхдээ махан бие чамд харьяалагддаг уу? Чиний хяналтан дор байдаг уу? Үүнээс болж тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Аль эртнээс яллагдаж, хараагдаж, бузар сүнсээр бузарлагдсан өмхий махан биеийнхээ төлөө чи Бурханаас улайран гуйх ямар хэрэгтэй юм бэ? Сатаны хамсаатанг зүрх сэтгэлдээ үргэлж ойрхон байлгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чиний жинхэнэ ирээдүй
гайхалтай итгэл найдвар чиний амьдралын жинхэнэ хүрэх газрыг сүйрүүлж магадгүй гэдэгт чи санаа зовхгүй байна гэж үү? Өнөөдрийн замаар алхахад амар биш. Олж авахд нэлээд бэрх бөгөөд эрен үеүүдийн туршид энэ нь туйлын ховор байсан гэж хэлж болох юм. Гэсэн хэдий ч хүнийг сүйрүүлэхэд махан бие нь дангаараа хангалттай гэж хэн бодох вүлээ? Өнөөдрийн ажил хаврын бороо мэт нандин, хүнийг гэх Бурхны сайхан сэтгэл мэт үн цэнтэй нь гарцаагүй. Гэвч хүн түүний одоогийн ажлын зорилгыг мэддэггүй. Эсвэл хүн төрлөختний мөн чанарыг ойлгодгүй бол эрхэм нандин үн цэнтэй байдлын талаар ярьж яах нь чадах вүлээ? Махан бие хүмүүст өөрсдөд нь харьяалагддаггүй тул үүний хүрэх газар үнэндээ хаана байхыг хинч тодорхой харж чаддаггүй. Ямар тайч бүтээлийн эзэн бүтээгдсэн хүн төрлөختнийг анхдагч байр суурилуу нь буцааж бүтээлийн цаг үеийн анхдагч дүр төрхийн сэргэн гэдгийг чи сайтар мэдэж байх ёстой. Тэрбээр хүнд өгсөн амьсгалаа бүр мөсөн буцаан авч түүний яс махыг аваад бүгдийг нь бүтээлийн эзэнд эргүүлэн өгнө. Тэгээд хүн төрлөختнийг бүр мөсөн өөрчлөн шинчилж анхнаасаа хүн төрлөختөнд бус Бурханд харьяалагдж байсан Бурхны бүхий л өв хөрөнгийг хүнээс буцаан авах бөгөөд үүнийг хүн төрлөختөнд дахин хэзээч өгөхгүй. Яагаад гэвэл тэдгээр зүйлийн нэгэнч анхнаасаа хүн төрлөختөнд харьяалагдж байгаагүй. Тэрээр бүгдийг нь буцаан авна. Энэ нь шудраг бус дээрэм биш. Харин ч Тэнгэр газрыг анхдагч байдалд нь сэргээж хүнийг өөрчлөн шинжлэх учиртай юм. Энэ нь хүний хувьд боломжийн хүрэх газар хэдий ч хүмүүсийн төсөөлдөг шиг гисгээгдснийхэн дараа махан биеийг буцаан авах явдал биш байж магадгүй. Бурхан махан бие сүрсний дараах арга ясыг хүсдэггүй. Харин анхнаасаа Бурханд харьяалагдж байсан хүний анхдагч элементүүдийг хүсдэг. Тиймээс тэр хүн төрлөختнийг устгахгүй. Эсвэл хүний махан биеийг бүрмөсөн үгүй хийхгүй. Учир нь хүний махан бие бол хүний хувийн өмч биш. Харин ч энэ нь хүн төрлөختнийг захирдаг Бурхны хавсралт юм. Өөрийгөө зугаацуулахын тулд тэр яаж хүний махан биеийг устгаж чадах юм бэ? Одоо чи сохор зоосны ч үн хүрэхгүй махан бие бүхэлд нь үнэхээр орхисон уу? Хэрвээ чи эцсийн өдрүүдийн ажлын 30%-ийг энэхүү 30% бол ариун сүнсний өнөөдрийн ажил болоод эцсийн өдрүүд дэх Бурхны үгийн ажлыг ойлгох гэсэн үг. Ойлгож чадсан бол өнөөдрийн шиг олон жилийн турш завхарсан махан биедээ үргэлжлүүлэн үйлчлэх юм уу? Ачлалтай хандахгүй байх байсан юм. Хүмүүс одоо урд өмнө үзэгдээгүйгээр ахиж дэвшсэн бөгөөд цаашид түүхийн хүрд мэт өнхөрсөөр байхаа болно гэдгийг чи тодорхой харах учиртай. Илжирсэн махан бие чинь аль эртнээс ялаагаар бүрхэгдсэн тул өнөө хүртэл Бурхны үргэлжлүүлсэн түүхийн хүрдийг буцаан эргүүлэх хүч үүнд яахан байх билээ?
Чимээгүйхэн цохлох эцсийн өдрүүдийн цагийг дахин чаг цохлуулж зүг нь нар зүв эргүүлсээр байж яахан чадах вүлээ? Өтхөн манангаар хучигдсан мэт санагдах дэлхийн ертөнцийг дахин хувиргаж яахан чадах вүлээ? Чиний махан бие уулс болон гол мөрнийг сэргээж чадах уу? Багхан чиг үүрэгтэй махан бие чинь чиний хүссэн эрмэлзэж байсан хүмүүний ертөнцийг үнэхээр сэргээж чадна гэж үү? Чи үр удмаа хүм болгон хүмүүжүүлж үнэхээр чадах уу? Чи одоо үүнийг ойлгож байна уу? Чиний махан бие яг юунд харьяалагддаг вэ? Хүнийг аврах, төгс болгох, өөрчлөх гэсэн Бурхны анхдагч санаа зорилго нь чамд гайхалтай сайхан их нутаг өгөх юм уу? Хүний махан биед амар тайван амралтыг авчрахын төлөө байгаагүй. Энэ нь түүний алдар суу, түүний гэрчлэлийн төлөө хүн төрлөختний хожмын илүү сайхан зугаа цэнгэлийн төлөө байсан. Ингэснээр тэд төд удалгүй амарч чадах юм. Гэсэн ч энэ нь махан биеийн чинь төлөө байдаггүй. Учир нь хүн бол Бурхны удирдлагын үндсэн хөрөнгө бөгөөд хүний махан бие бол ердөөл хавсралт билээ. Хүн бол сүнс болон биетэй объект. Харин махан бие бол ердөөл илжирч мууддаг зүйл. Махан бие бол удирдлагын төлөвлөгөөнд ашиглагддаг багаж хэрэгсэл гэсэн үг юм. Бурхан хүмүүсийг төгс болгож, бүрэн дүүрэн болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гисгээлт, хараал, дуусшгүй олон шалгалтыг л авчирдаг гэдгийг чи мэдэх учиртай. Энэ нь хүнийг удирдах ажлын дотоод түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог. Энэ бүхэн түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь түүний ажил ганцхан хүн төрлөختний төлөө байдаггүй. Харин бүхий л төлөвлөгөөний төлөө. Түүнчлэн хүн төрлөختнийг бүтээх үеийн түүний анхдагч хүслийг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүний туулдаг зүйлийн 90% нь зовлон болон галын шалгалтуудыг агуулж магадгүй бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай сайхан өдрүүд маш цөөхөн байдаг. Эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр аз жаргалтай хорон мөчийг эдэлж, Бурхантай хамт сайхан цаг хугацааг өнгөрүүлж бүрч чаддаггүй. Махан бие бохир тул хүний махан бие Бурхны гисхээлтийг л хардаг, эсвэл эдэлдэг ба үүнд эрүүл ухаан дутагдж байсан мэт хүнд энэ нь таалагддаггүй. Учир нь Бурхан хүнд таалагддаггүй. Хүний халдахыг дэвчдэггүй. Мөн дайснуудаа үзэн яддаг зөвхт зан чанараа харуулна. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар сатантай хийсэн 6,000 жилийн тулааны ажил буюу бүх хүн төрлөختнийг аварч хуучны сатаныг устгах ажлаа төгсгөнө.